За энэ улсын хурал дээр ялангуяа баяр наадмын үед хүмүүсийн анхаарал халамж суларсан байх үед нөгөө чон бороноор гэдэг шиг маш их анхаарал сонор сэрэмжтэй байхгүй бол яаралтай гормоор ийм янз бүрийн асуудлууд орж ирж батлагддаг бүр юм жишг тогтжээ. Тэгээ уул нь бол энэ манай 126 гишүүнтэй шинэ парламент бол аль болох асуудлыг уул суурьтай, тооцоо судалгаатай, хилцүүлэгтэй, олон нийтийн оролцоотой шийддэг байх гэсэн зорилт тавиад байгаа. Гэтэл өнөөдөр энэ орж ирж байгаа асуудал ялгаа байхгүй яг л тийм аргаар явж байна. Өнөөдөр ерөөсөө бүх хилцүүлгүүдээ хийгээд тэгээд баяр наадмын өмнө ингээ батлах гээд ямар асуудал орж ирж байна вэ гэсэн чинь нийт одоо 918.6 сая $, төсөв төртөгтэй 1-р тойрог зам гэдэг зүйл дээр засгийн газрын өрийн баталгаа гаргуулах гээд ингээд гинт ингээ баяр наадмын өмнө ороод ирж байгаа. Өчигдөр бол миний ойлгосноор төсвийн байнгын орон дээр хилц хэсэг асуудал унчаад дахиж санал хураасан гэж харагдаад байна. Тэгэхээр бид нар ингэж гормоо эвдээ, дэгээ эвдээд хамгийн гол нь олон нийтийн оролцоо байхгүй, мэдээлэл байхгүй ийм байдлаар их хурл бол ийм амар том дүнтэй асуудлуудыг бол шийдэж болохгүй. Тэгэд ийм зарчмаа бас барихыг бол одоо энэ нийт гишүүдээсээ хүсэж байна. За тэгээд энэ 918.6 сая $, гэдэг чинь маш их мөнгө штэ. Тэгээд энэ бүх зүйл дээр Нямбатар даргуул таавал одоо гээд урд хожид байгаагүй өндөр их дүнтэй төсөв захиран зарцуулж байгаа. Анх удаа бонд гаргаад тэрийг одоо ингээд бас зараад явж байгаа. Хамгийн их мөнгөөр туйлж байгаа хотын дарга. Магадгүй таны дараа томилогт хотын дарга нар ингэж чадахгүй. Та энэ маш олон зүйл дээр жишг болно. Тэгээд хотын асуудлыг бол биш дараа зөвхөн мөнгөөр шийддэг байхгүй юу? Хотын асуудал гэдэг бол ийм зохион байгуулалтын асуудал, хотын соёлын асуудал. Тэгэд маш их өндөр дүнтэй ерөөсөө их найдаас буухаа байцсан төслүүд нь туулын урдны зам гэхэд 2.4 их найдын тендер зарлаад бас нэг хятад компани одоо бодвол бас л дэлхийн номер 1 байлгүй зарлцсан явж байгаа. За шин сэлб дид төв дээр одоо юу болж байгааг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. За одоо энэ 1-р тойрог зам гэдэг одоо 1 км зам нь 37 сая $-ын өртөгтэй ийм зам одоо барингээ ороод ирлээ шүү дээ. Хотын асуудлыг бол мөнгөөр шийдэхгүй шүү. Тэгээд дандаа мөнгө ярьж орж ирнэ. Дандаа баахан юм өндөр төсөвтэй тендерүүд зарлж орж ирнэ. Дандаа хятад компаниудыг янз бүрийн байдлаар магтана. Тэгээ хотын асуудлыг бид нар бүгдээрээ шийдмээр байгаа. Энэ утаа дүгжрлээс бид нар бүгдээрээ ангижирмаар байгаа. Гэтэл ерөөсөө л ийм өндөр дүнтэй ийм төслүүд хэрэгжүүлэхгүй болохгүй гэсэн байдлаар л ингэж оруулж ирээд байвал би бол үнэхээр ойлгохгүй. Тэгэд одоо гишүүдтэй бол уриалмаар байна. Ийм байдлаар бид нар асуудлыг ерөөсөө шийдэхгүй. Энэ тэрбум $, ч одоо ийм бага мөнгө болцсон юм уу? Ерөөсөө зүгээр л ингээл